байцгаана. Эрхэм хүндэт уяачаад сумар нутгийн өдөрлөг аймаг сумын тэмээс бос ойштын холбооны тэргүүн та бүхэндээ энэхүү өдрийн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд Өдийн атгах сарын шинэ 23-ны бэлэг цагаан өдөр Өмнөг аймгийн Хөрмөн сумын Жанжин багийн малчин Батцхийн баян жаргалын Монгол улсын алдар туяа цолны медаль наадам төрсөн гэсэн аймаг сумын өдөрлөг зэрэглээ сумын уяач та бүхэндээ энэхүү өдрийн гал халуун мэндийг дэвшүүлж Монгол улсын алдар туяач баян жаргалын алдрыг медаль хууль ажиллагаа албан ёсоор нээгдсэнийг дамжуулахад таатай байна. За тавны хүмүүс Монгол Улсын соёлын тэргүүн ажилтан Энгтэйг хүндэтгэлээр урьж байна. Урлагийн гой сэтгэлтэн бироогийн хөгжим Тэмээчин болно хэмээн хинхүү сайхан дуугаан та бүхэндээ өргөн барихад бэлэн болжээ. Thank you.
Цалин төвийн ажилтан шинэ үеийг айдууны мэдлэгээр та бүхэнийг аман өрн залж байна. За таавынхөө өмнө өнөөдрийн медаль наадам төрөлцөн ирсэн хүндэт зочтой таавынхөө өмнө өрн залъя. За Өмнөг аймгийн Хүрмэн сумын аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч сумын засаг дарга Ноён Амар баяр таныг урьж байна. За Өмнөг аймгийн Хүрмэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хадагта цэцэг дээрээ таныг урьж байна. За Хүрмэн сумын засаг даргын орлогч Цаг баяр таныг урьж байна. За Өмнөг аймгийн Тэмээч спорт өвчтөний холбооны хэд тэргүүн эмгтээвэн таны хүндэтгтэйгээр өрье. За Өмнөг аймгийн Тэмээч холбооны тэргүүлэгч Бадам Жона таныг бас урьж байна. За Монгол Улсын алдарт өвч Батцхан Баянжиргал таныг бас урьж байна. За Өмнөг аймгийн Орон тусмын
Уяачтай холбооны тэргүүлэгч Монгол Улсын алдар туяач Мэнд хоёр таныг хүндэлттэйгээр өрье. За өмнө аймгийн Баянтай сумын ирээд Монгол Улсын алдар туяач Мөнхөйн таныг бас өрж байна. За Баянтай сумын Тэмээ уяачтай холбооны тэргүүлэгч бас байгаа. За Баян сумын бас Тэмээ уяачтай холбооны тэргүүн Отгонбаяр таныг бас өрж байна. Баянтай сумын Тэмээ уяачтай холбооны тэргүүлэгч тэргүүн. За ингээд та бүхэнд микрофоныг шилжүүлье. За жанжинчуудаа энэ өдрийн амар амгалан айлтгая. Батмөх Даян хааны өлгийн нутаг хүн болж хүү зүгэлсэн энэ ариун дагшин газар жанжинчууд үе удмаараа энэ Тэмээ гэдэг сайхан амтанг малалж арчилж өсгөж үржүүлж ингэж ирсэ. Тэгээ энэ удаагийн одоос энэ медалга наадам бас манай сумын түүхэнд анхны Монгол улсын Тэмээний алдар туяач төрөн гарсан саяхан Өмнөг аймгийн Түмэн Тэмээний баяраар бас манай Батцүрхийн Баян жаргал ах маань Монгол улсын алдар тэмээх ийм сайхан алдар цолыг хүртэж медалга наадмаа хийж байна. За жанжинчууд бол Тэмээг энэ одоо үе удмаараа олон зуун жил арчилж хамгаалж өсгөж өргөжүүлж ирсэн. Тэгээ бид бол бас энэ бөмбөрцгийн энэ одоо дэлхийн хамгийн хурдан Тэмээтэй энэ сайхан ахыхаа одоо медалга наадамд 7 сум Өмнөг аймгийн Тэмээ уяачдын холбооны тэргүүн, дэд тэргүүн, за тэргүүлэгчд ингээд Тэмээний сайхан баяр наадмаа хийж байна. Ингээд та бүхэндээ Тэмээ нь хурдан за медалга наадамдаа ингээ өргөн дэлгэж хүрэлцэн ирж оролцож байгаа газраас исэн уяачд болон бүх Тэмээчид Тэмээний төлөө зүтгэж байгаа зүтгэлтэнгүүдээ бүгдэнд нь одоо хамгийн сайхан бүхнийг хүсье. Ингээд микрофоно Өмнөг аймгийн Тэмээ уяачтай холбоо аймгийн хур царслан за инх тайван ахтаа шилжүүлье. Мэнчилгээ дэвшүүлнэ гэж. За сайн байцгаана уу? Сайхан үзчихгээд байна уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээ энэ өдөр бас Монгол улсын Тэмээний дээд цол болох Монгол улсын алдар туяач цолныхаа медалга наадмыг хийж байгаа Батцүрхийн Баян жаргалд найздаа бас энэ хуран цугулсан та бүхэндээ Тэмээний хурдан сайхан байхыг хүсэж байна. Тэгээд одоо дараагийнхаа наадамд олон сайхан Тэмээ малаа үржүүлж энэ сайхан уяачтай бас сургамжаа хайрлаж дүүнэртээ зөв жишгтэй сайхан байхыг хүсье өрөөё. За сайн байцгаана уу? Эрхэм хүнд уран зугсан та бүхэндээ энэ өдрийн амар айлтгая. Би өмнө 3 сумын Тэмээний тэргүүн мэнд өргөж байна. За хийж үсэсэн үндүүлнэ гэдэг гайхамшиг хийж үсний үнэлсэн та бүхэндээ бас өдөртөө баярлалаа. Тэгээд Баян жаргал найзтаа цаашдаа амьдрал нь ажиргал эрүүлтийг өссөн бүлгэн хурц хурдан байх болтугай найзтаа хамгийн сайжрыг хүсье өрөөё. Тэгээд та бүхэнд өнөөдөр өргөн дэлгэр сайхан баярцгаарай гэж хүсье өрөөё. За энэ дуран зүгүүлсэн та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За би Баян жаргал алдарт найзынхаа медалганд ирж оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэ дуран зүгүүлсэн та бүхэндээ баяр хүргье. Медалга наадмын баярын мэндчилгээ төвшүүлсэн эрхэм хүндэт зочид та бүхэндээ баяр салгалтнаа илэрхийлье. За ингээд та бүхний өмнөөс өнөөдөр энэ хүн сайхан медалга наадмын баярт мөчөл хөрмөн сумаас сумын алдар туяач хэмээх Тэмээ уяачдын алдар уяач хэмээх алдар цолыг 3 сумын алдар туяач хүртэж байна. За энэний батламж алдар цолыг бас гардуулахад бэлэн болсон байна. За ингээд та бүхний өмнө хөрмөн сумын засаг дарга амар баяр таныг хүргэж байна. За Өмнөг аймгийн Тэмээ спорт уяачдын холбооны дэд тэргүүн инх тайван таныг бас өрж байна. За мөн
дэд тэргүүн Бадамжина таныг урьж байна. За мөн Улсын алдарт баян жаргал таныг бас урьж байна. За сумын алдартын Батламжийн хүн шиг танилцуулъя. Эрхэм хүндэт Батцах хоогтой баян мөнгө танаа Монгол өмнө бахархал болсон хоёр хүүхэд спортыг хөгжүүлж аймаг сум төсвийн чанартай уралдаануудад гаргасан амжилтыг таниулж Хөрмөн сумын засаг дарга 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А-дров 25 дугаар захирамжаар сумын алдарт уяач цол тэмдэг олгосныг батламжлав. Хөрмөн сумын засаг дарга гэ амар хоёр гэсэн байна. За Батцгийн баян мөнгөтэйг хөндөлтөөр урьж байна. Баян мөнгө. Сэн энэ сайхан сумын алдарт цалыг одоо аргагүй одоо удам залгасан уяачид баян жаргалын турсан бөөн өнөөдөр сумын алдарт тамиг цалыг гардаж байна. Сайн дэшрэмлэхэд өнөөдрийн медаль наадамд улсын алдарт цалтай 3 улсын алдарт аймгийн алдарт уяач 8 за 7 сумын түмээ уяачид өнөөдөр хорон цогдорсон өргөн дэлгэр сайхан медаль наадам болж байгаа хэлэхэд бас таатай байна. За дараагийн сумын алдарт уяачаар эрхэм хүндэт Бээжин хүү авахтай Дөлхүү танаа Монгол өмнө бахархал болсон хоёр хүүхэд түмээ спортыг хөгжүүлэхэд аймаг төсвийн чанартай уралдаануудад гаргасан амжилтыг үнэлэн сумын засаг дарга 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн А25 дугаар захирамжаар сумын алдарт уяач цол тэмдэг олгосныг олгож батламжлав. Хөрмөн сумын засаг дарга амар хоёр гэсэн байна. За ингээд Бээжин хүү авахтай Дөлхүү таныг урьж байна. За энэ хөдөлгөөн манай өнөөдөр сумын алдарт уяачийн бодлыг хангаж алдарт уяачийн батламж малгай тэмдгийн амтараас гардан авч байна. За баяр хүргэе. Аргагүй одоо Жанжинбагийн нутаг дэвсгэртээс Тэмэн Саяд гэдгийг бас өргөн дэлгэр хөгжүүлэхэд хурдан Тэмээниндээ орсон хойны үрийг нь сумын алдарт уяачийн магц цол хүртэж байна. За дараагийн эрхэм хүндэт цогсрон авахтай Батбаатар таныг урьж байна. За мөн Монгол улсын бахархал болсон хоёр хүүхэд Тэмэн спортыг хөгжүүлэх аймаг сумын бүсийн чанартай тэмцээнүүдэд уралдаануудад гаргасан амжилтыг үнэлж сумын засаг дарга 2025 оны А24 дугаар захирамжаар сумын алдарт уяач цол тэмдэг олгосныг батламжилж байна. Хөрмөн сумын засаг дарга амар хоёр гэсэн байна. За Батбаатарыг урьж байна. Цогсронгийн Батбаатар. За тавын өмнө аймгийн төмөн спорт уяачтай холбооны дэвтэргүүн Бадамжина таныг өсөндөдтэйгээр урьж байна. За өмнөний цэнхэр говьт өнөөдөр Монгол улсын одоо Тэмээний дээд цалыг Баянгалынхаа гэр бүлд Өмнөгүй аймгийн Тэмээн соёл уяачдын холбооны зүгээс бас дурсгалын зүйлийг гардуулъя. Тэгээд гэр бүлийн хамт урьж байна. Тэгээд өнөөдрийн энэ наадам өргөн дэлгэр сайхан болохыг ерөөё. За тэгээд баян жаргалыг гэр бүлийн хамт урьж байна.
аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч сумын засаг дарга амар хоёрыг бас хүндэтгэл үзүүлэхээр бэлэн болжээ. За өнөөдрийн энэ медальга наадамд амар хоёр даргын хувьд бас 4 сая төгрөгийн батламжийг бас гардуулж байна. За энэ 2 сая төгрөгөөр нь өнөөдөр өөрт нь өгсөн 2 сая төгрөгийн өнөөдрийн уралдааны торомны байшаанд өгсөн гэж давхар ивент итгэж байгааг хэлэхэд бас таатай байна. За ингээд батламжийг бас гардуулахыг хүрэж байна. За батламжинд бас үлэмгэн ус таасанд нь орсон байгаа гэдгийг бас давхар хэлчихье. За мөн дараа нь сумын иргэдийн хурлын зүгээс сондөтгөл зөвлөн сумын иргэдийн хурлын дарга хадагтай цэцэг дэрнагос орж байна. За энэ өнөөдөр сумын алдар туяачаас улсын алдар цол төрсөн манай баян жаргалын ус гэрүүлд нас сондөтгөл зөвлөж сумын иргэдийн хурлын зүгээс бас дурслын зөвлөс гардуулж байна. За хүндэтгэлийн гоншид танилцуулъя. Эрхэм мондод Батцэг хоогтой баян жаргал танаа Монгол өмнө ухаргал болсон 2 хүүхэд хордон тэмээгээ өсгөн уржуулж уйд сааж улс үсгийн чанартай уралдаанд амжилт үзүүлэн тэмээний өв соёлыг дээдлэн түгээн дэлгэрүүлж улсын алдарт уяач хэмээх цал урдсан танд хөрмөндгийн зан олонны нэрийн өмнөөс талархал илэрхийлв. Эртний сайхан яс уламжлалд дэлгэрч түмэн одомын тэнүүн сайхан байгууллага Өмнөг аймгийн Хөрмөн сумын засаг дарга төөний тамгын газар гэсэн байна. За энхөө дурсгалын зөвлөгөөс гардуулахад бэлэн болжээ. За шагналыг дурсгалын зөвлөгөөг манай сумын засаг даргын орлогч цаг 2 хүндэтгэлээр гардуулж байна. За улсын алдар туяач салны медальганд нав баян жаргалын гэрүүл ээжин за турсан дүүнэр нь гэрүүлийнхээ хамтаар бас хүндэтгэл үзүүлж медаль гаргаж байна. За мөн ч одоо бас үе удамд гэсэн алуулаа юм сайхан говь нүдгийн чимэг болсон тэмээн зэргийг өсгөн уржуулах тэгсэн хурдан тэмээний одоо энэ ашиг шимийг хүртэж нутгорндоо бас нэрэн гаргаж улстай нэрэн зориулж байгаа тос хүндэтгэл үзүүлж байгаа бас таатай байна. За энэ дэсэн дэргэд Өмнөг аймгийн Хөрмөн сумд анх 1964 онд бүгд найрамдах Монгол Ард улсын авраг малчин хэмээх цолыг Бачлон гэсэн ус хүртэж байсан бол 1965 онд Ловсонгийн Төмөн үлзий гэж Хөрмөн сумын Жанжинбагийн тэмээчин хүртэж байсан юм төөхтэй. За мөн Жанжинбагаас Монгол улсын гавьяат малчин гаждын бүт гэж одоо авраг төрсөн. За мөн ус удам дамжсан Бачлоны төрсөн хүн Том баяр маань ус одоогоос 3 жилийн өмнө Монгол улсын авраг хэмээх цолыг хүртсэн юм удам дамжсан юм сайхан үйл ажиллагаа байгаа. За Монгол улсын алдарт уяач хэмээх өндөр сайхан цолонд төрсэн баян жаргалынхаа гэр бүлд эрүүл нэг аз жаргал хамгийн сайхан бүхнийг өсөн өрөөгөөд өчөөхөн гарын бэлэг гадуулъя. За энэ алдарт маань толгойн сумын алдарт уяач манай за мөн дараагийн одоо хүндэтгэл үзүүлэх Өмнөг аймгийн 3 засгийн хариуд Монгол улсын тэмээчдийн алдарт уяач Наван дуржи мэндээр хүндэтгэл үзүүлж байна. За мөн одоо хоёрын зүгээс бас за мөн аймгийн алдарт уяач Балжирмын мөнгө жаргал одоо бас хамтран хүндэтгэлийг үзүүлж байна. За энэ хүндэтгэлээр бас манай алдарт маань алдарттан өөрийнхөө хордоо удмын ботгон тормыг бас үлгэж байгаа маань гэдгийг бас хэлгээд таатай байна. За дараагийн хүндэтгэл үзүүлэх Өмнөг аймгийн Баян сумын хариат
аймгийн алдар туяач Гандамрын төрөв дорж за мөн баян ус маяrat аймгийн алдар туяач Бацгийн сайн байр нар хүндэтгэл үзүүлж байна. За өнөөдөр ч одоо бас алдар туяачид маань бас аргагүй одоо хүндэтгэл үзүүлж аймгийн алдарт 8 байгаа улсын алдарт 3 цугларсан ийм одоо өргөн дэлгэр сайхан арга хэмжээ болж байгаа одоо сэлгэт таатай байна. За манай улсын алдарт туяач Бацгийн баян жаргал маань 2016 онд дэлхийн дэд хэмжээ тогтоох гэнсийн 1088-нд хүртэж байсан ийм төөхтэй одоогоос 8 жилийн өмнө одоо энэ алдар цолыг хүртэж за өнөөдөр энэ жил одоо улсадаас өндлүүлж улсын хэмээх алдар цолыг хүртэж байгаагаараа бас онцлогтой байгаахыг та бүхэн анзаарч байгаа. Хатватар маань гэрүүдийн төлөөлөл ахтуу сэтгүүлийн төлөөлөл хүндэтгэлээр гардуулж байна. За мөн 5 сая төгрөгийн батламжийг гардуулж байгаа юм байна. За дансанд мөнгө орсон байна гэдгийг бас хэлэхэд таатай байна. За бүгдээ нааш эргүүлээ сайн дөрөв туршлага зөрөх болоорой. За гараа аймаг алдарт зэгтэй байна. Гэрүүлийн зүгээс сонирхол үзүүлж хондог цагаан хон нэрийг үлгэж байна гэдгийг хэлэхэд таатай байна. За мөн баярлалаа Мариата. Бат. Эхван. Батигос гэрүүл өвийн зүгээс сонирхол үзүүлж байна. За мөн одоо нутгийн матчд автос атангууднаас бүгд одоо өнөөдрийн медаль ганцруулж. За манай сайхны цаваас төлөвлөж байна. За аймгийн алдарт туяач манай Амбатванаас төлөвлөж байна. За Жанжибагийн матчин Энхтага гэрүүлийн зүгээс төлөвлөж. За хондог цагаан хон үлгэж байгаа юм байна. Миний чих сонирхолтой хон үлгэж байна одоо. Шууд дамжуулж байна. За дараа манай Жанжибагийн матчин Jangan harus gurudin juga sosan tulus jalan. Jangan mana, gua ada touch. Bayar tering gurudin juga sosan tulus jalan. Dah bayar tu mana hecho? Terus apa? Tulus jalan. За манай одоо дүүнэр нь патроны гэрүүдийн зүгээс сонирхол үзүүлж дурслын зүйлээс галтуулж байна. За дүүнэрээс нь сонирхол үзүүлж байна. Патроны гэрүүдийн зүгээс сонирхол үзүүлж дурслын зүйлээс галтуулж байна. Жанжибагийн малчин алтан дэлгүүр гэрүүдийн зүгээс сонирхол үзүүлж байна. За алтан дэлгүүр. За дэцэнгэр хатага бас атуу үлгэж байгаа гэдгийг бас хэлгээд таатай байна. Одоо өөрийн зүргээс Сэмэн одоо гэрүүлийн найзууднаас арараасаа дурслын зүйл гардуулж сонирхол үзүүлж байна. Сэмэн гэрүүлийн найзаас батууд гэрүүлийн зүйл сонирхол үзүүлж байна. Онтод зэжэра. За та Жанжибагийн элчин сумын хадагтай байж байна. Бацааны агиа бас гэрүүлийн зүйл сонирхол үзүүлж байна.